Одоо 2025 онд яаж байгаа юм бэ гэхээр нэмээд нэг хорт хавдартай хүн. За тэгээд дахиад нэмээд нэг мөрөгдөд тоглоомч ерөөсөө айл болгон дээр гэдэг байдаг болчлоо. Тэгээд яг сүүлийн үед тэгэхээр ерөөсөө мөрөгдөд тоглолттой хүмүүсийг юу хүлээж байгаа юм бэ гэхээр нэг бол шоронд орох, нэг бол шоронд болгох гэдэг хоёр хол сонголт хүлээж байгаа. Манай Монголч нь онлайн покерод ингээд бүгд ингээд лойр шин чанартай шүү дээ. Хай, юу ацхан дээр Ишкаван тэр дараагийн видеонд товтон барьлаа. За, өнөөдрийн сэдв бол нэг сонирхолтой сэдв байгаа. Тэгээд энэ нь юу юм бэ гэхээр мөрөгдөд тоглоомын донтолт. За, яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр сүүлийн жилүүдэд сүүлийн жил ч гэжтэй ер нь одоо нэг 10 жилийн өмнө Монгол айл бүрт ер нь бол нэг хошгинж ярьдаг байсан шүү дээ. Нэг бөө нэг орплемч байгаа гэдэг. Одоо 2025 онд яаж байгаа юм бэ гэхээр нэмээд нэг хорт хавдартай хүн. За тэгээд дахиад нэмээд нэг мөрөгдөд тоглоомч ерөөсөө айл болгон дээр гэдэг байдаг болчлоо. Тэгээд яг сүүлийн үед Facebook группүүдийг айгүй харж яхад хүмүүс донтол болон одоо донтолтоосоо салах аргууд маш их хайж байна. Тэгээд яг энэ мөчид бол ерөнхийдөө өөрийнхөө яг мөрөгдөд тоглоомын донцсон түүх болон за донтолтоосоо салсан туршлагыг ингээд та бүхэндээ хуваалцахыг хүссэн юм аа. Тэгээд хэрв та яг ямар нэгэн мөрөгдөд тоглоомноос эсвэл ямар нэгэн донтолтоос хамааралтай байх юм бол бичлэг тэгээд дуустал байгаараа. Тэгээд энэ бичлэг танд донтолтоос ч салахад нэг ч гэсэн алхам бас нэмэр болж чадах юм болов уу гэж бодож байна. Энэ залуу Ишка гэдэг. Ишка ихнэр хүүхэд хоёр нохотойгоо байрны зээлтэйгээр амьдардаг эгэлж ирэн залуу. За энэ ч яг вэ. Сүүлийн жилүүдэд инфляц тогтвол нэмэгдснээр тэдний 2023 онд авдаг байсан цалин амьдралд нь хүрэлцэхгүй болж ирсэн юм байна. Энэ үед Ишка хэдэн тогтмол орлогоо нэмэгдүүлж буй хэхэн байж вэ гэж амжилтсан хөрсөн хүмүүсээс асуусан боловч тэд үргэлжлэж нэг хариу өгдөг байв. Баяж хамархан, мөнгөтэй бол хамархан миний дүү. Миний сургалтыг л авчих. Миний номыг л ав гэж хүмүүр санал болгодог байв. Ишка хэд хэдэн сургалт ном авч үзсэн боловч тэдгээр нь яг бодит орлого олоход хэцүү байсан тул өөрөө энэ бүгдийг олж мэдэн үн төлбөргүйгээр гаргахаа шийдэж өөрийн их төвдөх суугаа албан ёсоор эхлүүлэхээр болсон нь энэ билээ. Та Ишка тацуг 1 сая доллар олох нууцыг хамтдаа хайн туршиж үзэж шин содны шинэлэг зүйлсийг сураарай. За хэдүүлээ эхлээд PPT-ийг танилцсан. Энэ бол манай уламжлал хэсэг байгаа. Тэгэхээр мөрөгдөд тоглоомын донтолтоос салах нь. За юуны өмнө анхааруулга хэлье. Тэгээд энэхүү контентыг хийхдээ би бол ямар нэгэн мөрөгдөд тоглоомыг сурталчлах, өдөө хатах эсвэл ерөөсөө ямар ч дэмжих зорилго ерөөсөө байхгүй шүү. Цэвэр ерөөсөө 100% өөрөө хор уршгийг ойлгоод за өөрөө даван гарсан туршлагаа бол ерөнхийдөө та бүхэнд хуваалцаж байгаа гэдэг та бүхэн хамгийн түрүүнд сайн ойлгоорой. За эхлээд хэдүүлээ донтолтоос салахын тулд донтолт гэж яг юу вэ гэдгийг хамгийн түрүүнд хамтдаа ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр донтолтын тодорхойлолтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж тодорхойлж байгаа юм бэ гэхээр донтолт нь хүний тарих, сэтгэл зүй, зан үйлд нөлөөлдөг бодис эсвэл үйл хяналтгүйгээр татагдах, зогсоо хорлог бүтлгүүтэх, хор уршгийг үл харгалзан давтан хийх эмгэг юм аа гэдэг ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингээд албан ёсоор тодорхойлчихсан байгаа. За тэгээд би донтолттой холбоотой миний хийсэн судалгаа байдаг. За одоогор нэг 60 гаруй хуудастай 70 гаруй хуудастай болж байгаа. Энэ судалгааныхаа дүгнэлтээс би донтолтын тодорхойлолтыг юу гэж гаргаж ирсэн юм бэ гэхээр өөрөөхөө гаргаж ирсэн нь бол ерөөхдөө энэ шүү заяа. За донтолт гэдэг нь хүний тарих, сэтгэл зүй, зан үйлд нөлөөлдөг. Улмаар дааврын тэнцвэрийг алдагдуулж тодорхой нэг зүйлд хэд дасаж түүнд сэтгэл зүйн болон бие махбодын хамааралтай болж өөрийн шийдвэр гаргах чадвараа алдах буюу тархины урамшууллын тогтолцооны эмгэг юм аа гэдэг. За энэ бол ер нь л үнэс яг миний тодорхойлолт. За би энд яагаад эрүүл мэндийн байгууллагаас өөр тодорхойлолт оруулж ирсэн юм бэ гэхээр миний хийсэн судалгаа бол ер нь бол хамаагүй илүү өөр үрдэн үзүүлж ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн дээр сайн ажиллаарай. Дааврын тэнцвэрийг алдагдуулж идэг энэ үгийг ерөөхдөө сайн тогтоогоод авчаарай заяа. За тэгэхээр донтолтын төрлүүд гэж байгаад байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр донтолтын хоёр төрөл байдаг. Эхнийх нь юу юм бэ гэхээр бодисын донтолт. За үүнд нь арх, тамхи, им мансруулах бодис. За үүнд бол ер нь бол архинд бол манай ээж аав юу хийх юм бол тэр чигээрээ донтоод ер нь живхэн живээд одоо нэг өгөнтийнхэн гэж ярьдэн штэ. Тэр хүмүүс бол ерөнхийдөө гарч ирсэн. За тамхины донтолт бол ер нь бол манай нийгэмд байгаа хамгийн түгээмэл асуудлууд энийг. За тэгэд им болон мансруулах бодис. Энэ бол ер маш том сэдв байгаад байгаа юм. За хоёрдугаарт нь гэх юм бол хүн ерөөсөө зан үйлийн донтолтод орд юм байна гэдэг бол ер нь бол төрөл байгаад байгаа. За үүнд нь болохоор мөрөгдөд тоглоом, цахин тоглоом, интернет, за тэр ч бүхэл
порно. За тэгээд хүн хоол, дасгалд хүртэл донтдог гэсэн юм бол ерөнхийдөө зан уулын донтолтын төрлөд байгаа юм. Тэгэхээр амар юу байдэн штэ. Амар ингээл хүн харахад ингээ бүр амар ингээд булчинтай болсон хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бас ер нь бол зан уулын донтолтын нэг хэлбэрт ороод тэр бүтээж булчинтай болохын тулд одоо ингээ юу хийдэг, тариа мараа тарьдаг те нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Ерөнхийдөө ингээд өөрийнхөө донтолтын бас нэг хэлбэр байгаа. За өнөөс өнөөдөр бид нэр юу авч ярих вэ гэхээр мөрөгтэй тоглоомын донтолтын талаар ярина. За донтолтынхоо талаар ярихаас өмнө яг миний донтолтыг хизээ хэлсэн бэ гэдэг бол ерөөдөө хуваалцах зүйтэй байх. Анх оюутан байхад бол ер нь ганц нэг одоо покер старын ингээд тэмцээнүүдэд ингээд найзаагаа дааж ингээд орж ганц нэг үзчихсэн. Тухайн үед бол ер нь яг покер тоглоод бол яг ингээд сурчсан байсан. За тэгэд сүүлд яг одоогоос 2 жилийн өмнө охинтой болохоос өмнө гэр бүлтэй болохын дөнгөж эхлэлийн үед юм да. Миний би мөрөгдөд толон буюу покер донтсон. За тэгээд одоогоос 2 жилийн өмнө яг ингээд гэр бүл бүх юм алдах нөхцөл байдал байсан. Эхнэр маань тухайн үед за ингээд мөрөгдөд толомын донтогчтой хамт байж чадахгүй тий. Ер нь бол салъя гэдэг шийдвэрт хүрж байсан. За тэгээд тухайн үед би өөртөө ямар арга хэмжээ авсан бэ гэхээр надад мөнгө байгаагүй, сэтгэл зүйчдэр очих мөнгө байгаагүй. Тэгэхээр өөрөө хүн ер нь яг юунд донтдیں۔ Тэр бүгдийг яг ингээд судлаад өөр дээр ингээд хэрэгжүүлээд ингээд step by step буюу ингээд алхамаар би донтолтоо ер нь бол маш хурдан дарж чадсан байгаа даа. Тэгэхээр судалгаанаас би яг юу судалсан бэ гэхээр тарих хэрхэн ажилдаг вэ? Тэ бидний биед яг юу болдог вэ? Тэгээд донтолт өөр нь бол яг юунаас эхлэлтэй вэ гэдэг үгээр энэ зүйлийг маш их судалсан байгаа. Тэгэхээр бидний тарихынд бол ерөнхийдөө урамшуул буюу одоо ингээд таашаал мэтрэх ингээд тусгай ингээд сүлжээ ингээд ажиллаж байдаг. Хоёроос ингээд бүх юм ингээд урамшуулж таашаалж байдаг ингээд тусгай сүлжээ ажиллаж байдаг. За тэгэхээр хамгийн түрүүнд хэлээ тарих хэрхэн ажилдаг вэ гэдэг сэдвийг авч үзье. За тэгэхээр тархины доод хажуугийн талбайгаас VTA гэж нэрлэдэг байгаа энэ жижигхэн бөөгнөрлөөс л ерөнхийдөө дофамин гэдэг зүйл ялгардаг. За дофамин ялгараад эхлээд таашаал мэтрэх төвд мэдээлэл хүргээд за үүнээсээ дахиад дофамины 2 дахь зам буюу мезокортикал гэдэг замаар дамжаад бидний шийдвэр гаргах хяналт тавих төв дээр бол ер нь бол энэ мэдээллүүд очдог. За тэгэхээр энэ бол тархины дофамин ялгаруулсан дофамин хэрхэн шийдвэр гаргах хяналтын төв дээр үл ерөөд очиж байгаа. Схем зураг байгаад байгаа юм. За тархины доод хажуугийн талбай буюу бидний VTA гэж нэрлэдэг байгаа ерөнхийдөө нейротрансмиттер гэдэг л зүйлийг ерөөдөө ялгаруулдаг. Энэ бол ер нь нэг үгээр хэлэх юм бол мэдээлэл гэж ойлгож болно та бүхэн. За энэ сигнал нь дараагийн 2 төв рүү очиж таашаал ба урамшууллын мэдрэмжийг л ерөөдөө бий болгодог гэдэг үндс үүрэгтэй. За VTA-с ирсэн дофамины сигнал за тухайн улаанаар тэмдэглэсэн цэгт ирээд ерөнхийдөө таашаал мэдрэх үйлдэлийг үүсгэдэг хүнд. За энэ нь бол ер нь өөрөө ингээд бүр хит их дофамин энэ цэг рүү ерөнхийдөө ингээд ялгарч ингээд баян ингээд өгөөдөх юм бол ерөөсөө тухайн үйлдэл нь донтол болж ордог. За тэгэхээр бидний шийдвэр гарах хяналтын төв, хяналт тавих төв маань тархины төв мэдрэлийн хяналт тавих төв маань яг юу гэдэм бэ гэхээр ерөөсөө зөв бурууг ялгах, эрсдлийг үнэлэх, өөрийгөө ерөөсөө хянах үүрэгтэй байдаг. За гэвч ерөөсөө донтолт буюу одоо энэ маш их дофамин ялгарснараа бол ер нь бол энэ хэсгийн үйл ажиллагаа ерөөсөө л таашаалын сигналд буюу одоо нэг гой мэдрэмжийн сигналд ерөөсөө тэр чигт автдаг гэсэн. Үр дүнд нь ерөөсөө хүн ухамсаргүйгээр дахин ерөөсөө тухайн үйлдэлийг л давтаад байдаг. За энэ зан үлийг л ерөөсөө бид нэр энэ бийд болж байгаа процессыг л бид нэр ерөөсөө донтолт гэж ойлгож болно. Тэгэхээр бид нэр покер тоглодог, бет тавьдаг бол ерөөсөө л тархинд бид нар покер тоглосноор бет тавьснараа тархины таашаалд ирэх мэдрэл
таашаал мэдрэх төвдөл ерөнхийдөө маш их таашаал урамшууллын систем ирээд энэ нь өөрөө шийдвэр гаргах хяналтын төвийг бол ерөнхийдөө дагуулдаг гэсэн үндсэн тодорхойлолт ерөнхийдөө байж болж байгаа юм. За дараагийнхан юу юм бэ гэхээр би миний судалгааны бас нэг давуу талтай зүйл нь юу юм бэ гэхээр кортизол гэдэг дааврын талаар би та бүхэнд ерөнхийдөө танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр кортизол тархинд яг ямар үйл ажиллагаа явуулдаг ихлээр хэдүүлээ хамтдаа мэдээж авъя. Тэгэхээр кортизол дофамин ялгарсны дараагаар кортизол ялгаруулснаар яад юм бэ гэхээр дофамины ерөөсөө ялгаруулалтаас асар хэмжээгээр багасдаг. За кортизол нь таашаал мэдрэх төвийн урамшуул хүлээн авах чадварыг бууруулж таашаал мэдрхийг ерөнхийдөө багасгадаг. За тэгээ кортизол ерөөсөө маш өндөр үед бол ерөөсөө шийдвэр гаргах хяналт тавих төв маань бол ерөөсөө зөв ажилдаггүй чадвар моддаг. За тэгвэл энэ яриад байгаа кортизол гэж яг юу вэ? Тэ яагаад энэ кортизолыг өнөөдөр би ярих болсон бэ гэдэг ерөөдөө тайлбарлая. Тодорхойлолт нь юу юм бэ гэхээр кортизол гэдэг маань бидний бөөрийн доход булчирхаад байрладаг ерөөсөө стрессний гормон. Бидний стрессийг удирдах гэдэг энэ ерөөдөө гормоныг бид нэр кортизол гэж нэрлэдэг. За тэгээд кортизолыг бол ер нь бол 3 төв зохицуулдаг гэдэг ерөөдөө шинжлэх ухааны мэдээлэлд нь бол ерөөдөө байдаг. Тэгвэл яагаад кортизолыг өнөөдөр ярьж байгаа юм бэ гэхээр донтолт маань зөвхөн дофаминтай холбоотой юу гэдээ би судлаад үзсэн чинь үгүй болж таарсан. Хүмүүс бол донтолтыг бол ер нь бол зөвхөн дофаминтай холбож тайлбарлаад байдаг. Тэгэхээр донтолтын тойрог маань дофамины тойрог маань би нэг бол ерөнхийдөө донтолтын дофамины тойрог гэдэг гэж байгаа юм. За тэгэхээр VT маань өөрөө дофамин ялгаруулад тэгээд таашаал мэдрээд шийдвэр гаргах гэдэг энэ донтолтын тойргийг би донтолтын дофамины тойрог гэдэг үл ерөнхийдөө нэрлэжсэн байгаа юм. За энэ бол ер нь бол дофаминаа ялгаруулад таашаал мэдрээд тархины шийдвэр гаргах процессд очиж нөлөөлөл гоё юм хийж гин энийг дахиад хийгддэг бол ерөнхийдөө шийдвэрийг бид нэр гаргадаг гэсэн. За үүн дээр нэмээд кортизол буюу стрессний даавар гэдэг зүйл нэмэгдэхээр энэ нөрв чөтгөрийн тойрог болоо өөрчилж байгаа юм. За би нэг чөтгөрийн тойрог гэж нэрлэсэн. Яагаад энийг би чөтгөрийн тойрог гэж нэрлэсэн бэ гэхээр энэ тойрогт орсон хүн өөрөө ухамсарлаж гарахгүй бол энэ хүнийг нэг бол шорон эсвэл шороонд булагдах хувь тавилан хүлээж идэг гэсэн. За энийг яагаад гэдгийг одоо та бүхэн тайлбарлаж өгье. За кортизол буюу бид нар өөрний доод булчирхад байрладаг стрессний даавар маань өөрөө кортизолыг маш их ялгаруулснаар за эхлээд дофамины ялгаралт буурдаг. За тэгээд таашаал авах мэдрэмж маань буурдаг. За тэгээд хяналт төлөвлөл бууддаг. За тэгээд кортизолын гол үүрэг маань юу юм бэ гэхээр ерөөсө бусад төвд бусад мэдрэлийн эсүүдийг дарангуулж байгаа ерөөсө ийм л зүйл болчихж байгаа юм. За энийг яагаад би чөтгөрийн тойрог гэж нэрлсэн бэ гэхээр хүн мөрий тавьж одоо бид нэр яг покер тоглож байгаа үед шүү дээ. Яг хүн яг ингээ мөрий тавьж байгаа үед хамгийн их ажиглагддаг зүйл байдаг шүү дээ. Тэр нь юу юм бэ гэхээр эхлээд 100 одоо ингээ 100 мянгаар мөрий тавьж байгаа тэр таашаал авахаа болждаг. Энэ бол өөрөө юутай холбоотой юм бэ? Зэрэг кортизолтой холбоотой. За 100 мянгаар мөрий тавиад дофамин ялгараад нэг удаа дофамин ялгараад таашаал аваад хяналтын төв муудаад за тэгээд хяналтын төв өөрөө шийдвэрээ гаргаад ингээ явж исэн бол энэ үед мөрийгөө алдах за буцаагаад стресстэй үед яа гэм бэхээр дофамин ялгарвал буурдаг. Тэгэхээр хүний тархи өөрөө дофамин болон кортизолыг ерөөсөө харилцан үйлчлэлийн нөлөөгөөр л ерөөсөө ингээд байнгын бөмбөгдөд байна гэсэн үг. Тэгэхээр 100 мянгаар тавиад 100 мянган төгрөгөөр тавиад ялгардаг байсан дофамин бол ер нь бол яг ингээд кортизолын нөлөөгөөр 100 мянга тавиад бол ер нь бол ялгархаа болно. Тэгэхээр тархи таашаал авахаа болно. Тэгэхээр хүн бооцоогоо ихсгэж эхэлдэг. Зан үйлээ дахиад өөрчилж эхэлдэг. Дофамины донтолтонд орж эхэлдэг. Яа гэх юм бол нөгөө кортизол буюу стрессний даавар маань өөрөө бусад төвүүдийг ерөнхийдөө дарангуулад ингээд ялгарлын ингээд ерөнхийдөө бууруулчихж байгаа. Тэгэхээр хүний бие яа гэм бэ гэхээр өөрөө тэрийг дахиж сайжруулахыг ерөнхийдөө байнга хүсэж байдаг. Тэгэхээр дофамин болон кортизолын хослол нь ерөөсө донтох зан авирыг хамгийн хүчтэй болгох юм байна гэдэг үл ерөнхийдөө судалгаа бол ерөнхийдөө гарсан байгаа. Тэгээд энэ хоёр маань өөрөө байнга ингээм хамт ялгараад хараа дараагийн шатанд юу тохиолдсон юм бэ гэхээр сэтгэл готрал түгшилт. Тэгээд ерөөсөө шийдвэр гаргалтууд бол ерөнхийдөө ингээд хурцолж эхэлдэг. За ингээд түгшилт гэдэг нь одоо ингээд хүн ингээд алдчих вэ. Тэгээд эсвэл ингээд алдсан мөнгөнийхөө араас ингээд байнгын ингээд
стресс сэтгэл готролд ордог ч юм уу тий. Тэгээд эцсийн дүндээ яах юм бэ гэхээр ерөөсөө бидний тархины бүтцэл ерөөдөө гэмтэл үүсгэдэг. За энэ хиппокампус гэдэг одоо хэсэгт бол ерөөдөө гэмтэл үүсгэждэг. За энэ нь бол юу юм бэ гэхээр ой санамж мод сурах чадвар буурах тий. За тэгээд буцаагаад бид нөгөө нэг сэтгэл готрол байнгын ингээд төгшөртө болгодог. Ийм эмгэгтэй бид нэр ерөөдөө болдог. Дофамин болон кортизолын ерөөдөө ингээд хосол ингээд байнга хүний биед ингээд явагдаад байх юм бол. За тэгэхээр бид эндээс юу ойлгож болох юм бэ гэхээр стрессийн мөслөгт ерөөсө донтдог гэсэн дүгнэлтэнд бол би ер нь хүрсэн байгаа. За тэгээд тухайн үед ч гэсэн би яг ингээд стрессийн мөчлөгт бол ерөөдөө өөрөө ингээд донтцсон байна гэдэг бол сүүлд ингээд эдгэрснийхээ дараа бол ерөөдөө ойлгосон. За стрессийн донтолт гэдэг маань юу юм бэ гэхээр за эхнийх нь стресс буюу кортизол ялгараад тухайн тархи маань бол өөрөө одоо за магадгүй нэг ийм жижигхэн кортизол ялгарч байсан бол тэр кортизолын ерөнхийдөө цаашдаа ингээд стрессийн хэмжээ бид тэр ингээд нэмэгдээд тэр хэрэгээр таашаал буураад одоо авах урамшууллын систем юм уу дофамин багасаад ирдэг. За энэ үед үл яад юм бэ гэхээр тархи өөрөө дофамин өөрөө их үсэр хайж эхэлдэг. Юунаас урамших вэ те? Юунаас би энэ дофаминыг ялгаруулах вэ? За үүнд нь бол ер нь мөрөдөд толон, за хоол, тоглоом, сошиал медиа, тэ масруулах бодис гэх мэт зүйлүүдээс л ерөөхдөө ингээд нэгэнт ингээд покерт ингээд амар удаан донтцсон байх юм бол цаашдаа яа гэм бэ гэхээр дараагийн шатны донтолтыг хайж эхэлдэг. Үнэн нь л өөрөө масруулах бодис ч юм уу тэ. Магадгүй ингээд буруу гаж бэлгийн зорчилж юм уу ийм зүйлүүд рүү л ерөөхдөө хөдөлж эхэлдэг. Тэгжээж нөгөө дофамин ялгарч эхэлдэг гэсэн. Тэгэхээр бид нэр кортизолынхоо нөлөөг хянж чадахгүй бол энэ тархинд үүсэж байгаа урамшууллын систем энэ маань бол өөрөө ингээд тодорхойлт төсөөлөл ерөөхдөө байнга тархи бол ерөөсөө ингээд дофамин их үсрэг ерөөхдөө хайж идэг. Тэгэхээр кортизолын нөлөө гэж өөрөө юу юм бэ гэхээр стрессид кортизол нэмэгдэж шийдвэр гаргах чадвар ерөөсөө хамгийн их сулардаг. За тэгэд энэ үед хүн яад юм бэ гэхээр ерөөсөө хүн амар стресстэй үедээ өөрийнхөө 50 орчныг ерөөдөө сонгох хандлагатай ингээд байгалийн инстинктээр ингээд 50 орчныг ингээд сонгох хандлагатай байдаг. Тэгэд эндээс одоо нейробиологи л ерөөхдөө яг юу гэж энийг ингээд яг шилжих ухааны үндсэн дээрээс тайлбарласан бэ гэхээр ерөөсөө кортизол өндөр үед тархи стрессийг багасгахын тулд 50 орчинд очихыг ирэмэлдэг. Тэгээ үүнийг бид нэр бол ерөөхдөө safe zone гэж нэрлэж байгаа. Аюулгүй бүс тий ингээд хүн яг ингээд та нар ингээд яг ингээд хэрүүл хийсэн үедээ ч юм уу яг ингээд буцаад яг ингээд нэг тийм дутаа газар ингээд очимоор санагддаг ч юм уу. Эсвэл ингээд ганцаараа баймаар санагддаг. Эсвэл ингээд алхмаар санагддаг ч юм уу тий. Энэ үед л ерөнхийдөө өөр шиг ингээд таны аюулгүй бүс буюу ингээд safe zone гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр кортизол хит өндөр үед хүний тархи өглөөгөөсөө өөрөө стрессийг багасгах үүднээс өөрөө ажиллаад бид нарыг өөрийн мэдлгүй ерөнхийдөө safe zone руу ерөнхийдөө оруулдгаа гэдэг юутай. Тэгээд энэ дэр нөгөө нэг юу штэ. Ягаад safe zone гэж яриад байгаа юм бэ гэхээр миний донтолт бол ер нь бол стresснээс гаралтай ер нь бол тийм донтолт байсан. Тийм үү. Дофамин буюу би ерөөсөө урамших гэж ерөөсөө тоглодоггүй байсан. Урамших гэж покер тоглодоггүй байсан. Тэгээд стресс зүйдээ би ингээд safe zone хайгаад тэгээд тухайн үед надад олдож исэн ганц safe zone юмсан байхаа покер. Энэ үйл ерөөсөө ингээд миний донтолтын гол их үсрэг байсан. За тэгээд донтолтоос бол ерөөдөө салах амархан заяа. За тэгээд энэхүү донтолтоос салсан арга нь ерөөдөө би үлээр тухайн үед мэрэгжлийн эмчийн зөвлөгөөл ерөөсөө огт аваагүй шүү яа гэмээр надад мөнгө төгрөг байгаагүй тий. Зөвхөн өөрөө судалж мэдээд өөр дээрээ туршаад амжилттай болсон зүйлээ та бүхэнд хаваалцж байгаа шүү. Тэгээд энэ дэр нэг анхааруулж хэлэх зүйл маань юу юм бэ гэхээр хүний одоо бие физиологи өөр болохоор ерөнхийдөө өөрийнхөө бие физиологийг хамгийн түрүүнд ойлгоод сайтар судлаад шаардлагатай тохиолдолд та мэрэгжлийн эмч болон сэтгэл зүйчдэл ерөнхийдөө заавал хандгахын зөвлөж байна. Энэ арга танд үйлчлэж магадгүй үйлчлэхгүй жиж магадгүй. Тэгээ хамтдаа донтолтоос салах аргатай танилцъя. За донтолтоос салах бол ер нь маш амархан байсан. За хамгийн хэцүү зүйл. За эхнийх нь юу юм бэ гэхээр хэдүүлээ өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх. За донтолтоос салах
хамгийн хэцүү алхам нь бол өөрийгөө донтогч гэдгийг л ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх. Тэ энэ л ер нь л яг миний донтолтоос салах юм л ерөнхийдөө хамгийн хэцүү алхам бол энэ байсан. Найр тийм бол нөгөө байнга тоглодоггүй тэ ингээд хаяа нэг ингээд стрессээ ингээд бууруулах зорилготойгоор ч юм уу эсвэл тархин амрах зорилготойгоор ингэж тоглодог байсан. Тэгээд би яаж сүүлд өөрийгөө покерт донтсон бэ? Ер нь бол мөрөд тоглоомын донтолтын ерөнхийдөө хамааралтай болсон бэ гэдэг 100% уншилсан бэ гэхээр ерөөс эхлээд өөрийгөө би ерөөс хүлэн зөвшөөрч чадахгүйсэн цаа. Тэгээд сүүлд нөгөө манай Монголд ч нөгөө онлайн покер бол ингээд бүгд ингээд лойрын шин чанартай шүү дээ. Одоо ингээд 8 ширээн дээр ингээд 8 хүн сууж байлаа гэж бодоход 6 магадгүй ингээд нөгөө покер ажилладаг газрын админ хүмүүс те 2 нь зөвхөн яг ингээд бодит тоглогч тэр хоёрын мөнгийг ингээд нийлж ерөнхийдөө салгадаг. Ерөнхийдөө энийг би ингээд бүр баримтжуулаад ингээд хүнээс ингээд бүр покерын газар бүр ажилдаг байсан хүнээс ингээд сонссон мөртлөө ингээд би покер тоглоод гэсэн баг. Тэр би тухайд ингээд мөнгө очих гэж биш ерөөсөө одоо өөрийнхөө сейф зонд л орж ил ирнэ. Одоо бодох тэг тоглолдог байсан юм шиг байна. Тэгээд өөрийгөө донтогч гэдгийг ер нь бол тэр үед л ерөөхдөө би өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хамгийн ихний алхам гэх юм бол хэрвээ та ер нь ямар нэгэн донтолтойхон бол өөрийгөө ер нь сэтгэл зүрхэндээ одоо майнд буюу энэ оюухандаа заавал хүлээн зөвшөөрөөрөө. Тэгээ энэ маань бол өөрөө ерөөхдөө донтолтоос салах хамгийн ихний алхам болно шүү. Тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол би юу гэсэн бэ гэхээр бодит байдалтай нүүр тулсан. За өөрийгөө донтогч гэдгийг хүлээн зөвшөөрснээр дараагаар донтолтоос салахыг оруулж ирсэн болохоор ер нь бол хүмүүс яг энэ үед яад юм бэ гэдээ би ер нь судлаад үзсэн чинь бодит байдалтай нүүр тултад цухтаадаг. Яа гэх юм бол нөгөө маш их мөнгө алдсан байдаг мөрөдөд толомдоо буцаагаад луурдуулаад өөрөө сайн дураараа алдаад тийм ер нь бол за энэ үед би ямар арга хэмжээ авсан бэ гэхээр алдсан мөнгө л ерөөсөө эзэж ирэхгүй тий одоо бус хүмүүсийн адилаар ерөөсөө алдснаа олох гэж одоо би ч бүр яг ингээд 7-8 сая төгрөг алдсан байсан шүү дээ тухайд мөрөдөд тоглоод ингээд багаар ингээл нэг 50,000-аар цэнэглээл 100,000-аар цэнэглээл нөгөөтгөө ингээд алдаал заримдаа ингээд 300 болгож буцааж аваад 400 болгож буцааж аваад би ингээд бүр ингээд Excel хөтөлчдөг байсан чинь ингээд бараг л энийг ингээд мөнгөний менежмент гэл өөрийгөө ингээд тэнхтүүлээл. Тэгэд нэг 7 болоо 8 болоо нэг орчин мөнгө алдсан байсан. Тэгэд энэ мөнгийг бол ерөнхийдөө эзэж ирэхгүй гэдгийг хамгийн дөрөнд хоёрдугаарт нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгэд бодит байдалтайгаа нүүр тулж эхэлсэн. Асуудлууд маш их байсан. Маш их аппликейшны зээлтэй, маш их ингээд нэг алхад ингээд өртөө болчихсон байсан. Тэгэхээр хүмүүс ерөөсөө тэгэл аппликейшны энэ өрийн дарамт гэдэг зүйлэнд бас аягүй хөө. Зээлийн дарамт, өрийн дарамт гэдэг зүйлэнд их ордог. Тэгээд буцаад энэ өрийн дарамт нь бас ер нь бидний бодит байдалтай нүүр тулах энэ зүйлийг бол ерөнхийдөө бас ингээд багасгаж өгдөг. Яа гэх юм бол нөө яг эн чинь надад бас тохиолж байсан шүү дээ ингээд. Нэг аппликейшны зээл 300,000 ихтэй. Тэгвэл гот нэг 50,000-аар цэнэглээд ч юм уу ингээл нэг өөрөө ингээд дарчдаг. Эсвэл яаж ч жаа сунгачдаг. Буцаагаад том зургаар нь яг ингээд хараад Excel-ийг гаргаж ирээ харангуй миний данс үргэлж өнөөдөр 500-ыг алдсан байсан бол би сарын дараа 6, 7, 8 гэдэг хэрэгтэй алдаал ингээд байнга явждаг. Тэгэхээр энэ үед л ер нь бол залуусаа тий алдсан мөнгөө хэзээ эргэж ирэхгүй шүү тий. Бодит байдалтайгаар нүүр туллаа. Ер нь бол маш их зээлтэй байсан ч гэсэн шүдээ 100-аад гарах хэрэгтэй. Энэ бол хамгийн бас чухал алхмуудын нэг. За 3 дугаарт нь гэх юм бол өөрийгөө тань. За эхнийхт нь донтолтой хүлээн зөвшөөрсөн хүмүүс бодит байдалтайгаа нүүр тулаад за тэгэх юм бол дараагийн алхам нь юу юм бэ гэхээр би өөртөө ажиллаж эхэлсэн. За өөртөө яг яаж ажиллаж эхэлсэн бэ гэхээр яг ямар үед покер тоглоод байгаагаа л ер нь сайтар ажиллаад би тэмдэглэл бичсэн. Эхлээд бол тэмдэглэл бичээгүй. Эхлээд бол ерөнхийдөө ингээ зүгээр ажиглах зарчмаар. За тэгээд би ер нь бол өөрийгөө ажиллаад өөртөө яг юу гэж дүгнэлтэнд өрсөн бэ гэхээр би ер нь бол ингээд гэр бүлийн хэрүүл мөрөл ч юм уу тийм ингээд хэртэйгээ хүн чинь бас маргалдахгүй байна шүү дээ. Сэтгэл санаа тогтургүй үед би ер нь бол маш их тоглолдог байсан. Тэгэхээр сэтгэл санаа тогтургүй байна гэдэг маань бидний нөгөө нэг өөрийн доод болчиход барьдаг одоо шигтэй кортизол буюу ингээд стрессний даавар маш их ялгарч байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр ингээд
Кортизол өөрөө ихсэж эхлэн гот миний сэтгэл санаа ингээ докторгоо болж эхэлдэг. За докторгоо болоод эхлэн гот би өөрөө нөө сейф зон байгаа. Сейф зон хайж эхэлдэг. Өөртөө дутаа байх. Ийм зан үйлээ хийдэг байсан гэсэн. За тэгээд тэр нөөрөө ингээ покер дундах ингээ үндсэн гол шалтгаан ингээ болж байсан. Тэгээд би бол ер нь бол стресс үедээ амар их тоглодог байсан. Тэгээд энэ дэр зөвлөхөд та яг ямар үедээ тоглоод байна? Энийг ерөөдөө маш сайн ажиглаарай гэж би хүсэж байна. Мөнгөтэй үед, цалин бус үедээ тоглоод байна уу те? Эсвэл нэг найз нөхдөөрөө ингээд зугаацж байгаа үедээ тоглоод байна уу? Эсвэл яг ингээд над чиг ингээд стресстэй уурлахаараа ингээд тоглоод байна уу те? Өөрийгөө л ер нь таньж мэдэх хамгийн шилдэг арга бол ерөнхийдөө өөртөө ярилцах өөрийгөө ажиглах шүү. За тэгээд өөрийгөө таниад мэдсэн, донтолтой хүлэн зөвшөөрсөн, байдалтайгаа нүүр тулсан хүн ерөнхийдөө дараагийн алах бидний хамгийн чухал хийх алхам юу юм бэ гэхээр харилцаа холбоог таслах. За энэ яг юуны харилцаа холбоог таслах гэдэг юм бэ гэхээр тарих болон ерөнхийдөө энэ бие үүсэт байгаа энэ сэтлүүдийн их сурвалжийг л ерөнхийдөө тасалж байгаа юм. За тэгэхээр ерөөсөө бид нэр энэ ялгараад байгаа энэ дофамин, ялгараад байгаа энэ кортизол гэдэг дааврын их сурвалжийг л ерөөсөө бид нэр таслах хэрэгтэй. За энэ юу байсан бэ гэхээр миний хувьд гэх юм бол тэр стресссэн үедээ арай өөр арга хэмжээ авч ирсэн. Нөө покер тоглох биш, гараад алхдаг. За тэгээд яг ингээд өөр ингээд амар ингээд ууралж мууралж байгаа үедээ би ингээд одоо Counter Strike CS2 ингээд жоохон ингээд тоглож стрессээ ингээд жоохон бууруулдаг байсан. За тэгээ буцаагаад ер нь бол яасан бэ гэхээр Facebook дээр одоо ингээд Facebook алгоритм чинь тэгж ажилладаг шүү дээ. Ингээд нэг покергээ хайчих юм бол ер нь бол бид нэр Google, Facebook тэр чигт ингээд покерын бичлэг санал болгоод, покерын платформуд санал болгоод ингээд ингээд бүүстүүд санал болгоод, айцууд ингээд санал болгоод байдаг. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг би ерөөсөө ингээд бүр цаг минут бүр ерөөсөө блоклж ирсэн. За энэ зан үйлийг яг юу гэж би ер нь бол өөрөө тодорхойлсон юм бэ гэхээр ерөөсөө холбоо хамаарлыг салгах гэж тодорхойлсон. За бид нар харилцаа холбоо таслах буюу бид нар тарих болон бие дүүсэд байгаа ер нь бол сэтлүүдийн их сурвалжийг л ерөнхийдөө хамгийн түрүүнд таслах хэрэгтэй. За 5 дугаарт нь гэх юм бол холбоо хамаарлаа бид нар салгах хэрэгтэй. Ерөөсөө цахим мөрөдөд долоом гэсэн үг орсон тийм покерын бичлэг байх юм бол ерөөсөө шууд блоклал. Би сонирхгүй. Блок. Би энийг 6 орчим сар хийсэн шүү дээ. Бүр өдөр бүр. Тэгээд миний нүдэнд үзэгдэхээ болоод эргэн тойронд ингээ байха болоод эхлэн гут надад ямар ийгнүүлээ гарч ирсэн бэ гэхээр миний нэг гол үүсгээд байдаг стресс үедээ тэмүүлдэг байсан миний сейф зон буюу миний аюулгүй бүс өөрчлөгдөж ирсэн. Сейф зон маань өөрчлөгдөөд гадаа гараад алхдаг тий. Арай өөр ингээ стрессээ ингээ таалдаг ийм бодлоготой болсон. За дараагийн хийсэн зүйл маань юу юм бэ гэхээр ер нь донтолтой хүмүүс хамгийн хэцүү зүйл юу юм бэ гэхээр донтолтой даван туулахад дараагийн дофамин хэрэгтэй. Тэгэхээр бидний бие ерөөсөө яг маш удаан одоо ингээ сөрөг дофамин ерөнхийдөө одоо энэ кортизолд бол ерөнхийдөө ингээ донтцсон байдаг тий. Тэдгэрийг л ерөнхийдөө эргээр солих ерөнхийдөө ийм зүйлийг л ер нь та бүхэн хайж болох хэрэгтэй. Тэгэд би бол ер нь өөрөө яг яаж хайж олдог гэсэн бэ гэхээр би нөгөө MKD-гийн TEDx дээр тавьсан байсан нөгөө өөртөө хийхээ ихтгэлтэй болох вэ гэдэг нь ер нь бол тийм лекц нэг YouTube-аас олж сонсч ирсэн. Тэгээ MKD яг энэ лекцээр яг юу хэлдэм бэ гэхээр хүний ер нь body language буюу ингээд бие маань бол өөрөө яг ингээд одоо ялгараад байгаа юм гормонуудыг л ерөнхийдөө ингээд удирдах болтгоо гэдэг л ерөнхийдөө онлыг л товчхондоо айлдаг. Тэгэд би покер тоглоогүй өдрүүдэдээ өөрийгөө өдөр болгоо урамшуулаад толныхоо өмнө өөртөө яриад өөрийнхөө супервумен супермен байдлаа ингээд аваад тэгэд ингээд ирэхээр нөгөө нэг бидний биед үүсэт байдаг сөрөг дофамин багасаад эхэлнэ. Тэгээд өөрийгөө алхам тутамдаа урамшуул бүр маш их донтсон байх юм бол за өнөөдөр тоглосонгүй штэ ийшка ямар мундаг заавал хүнээс урамшуулал авч заавал хүнтэй үл ер нь бол энэ дээр үл ер нь ярилцах шаардлагагүй. Тэгэхээр
өөрийгөө алхам тутамдаа урамшуул. Тэгээд яг энэ кортизол буюу стресстэй байгаа үедээ стрессээ тайлах нэг тийм 5 аргатай болж байгаа. Миний эхний арга нь юу байсан бэ гэхээр би гүнзгий амьсгаа аваад бие ингээд цих болгоод одоо нэг MKD-гийн зааж өгсөн байрлал л шүү дээ. Тэр байрлалаараа бол ер нь бол ингээд зогсохоор миний кортизол ингээд тодорхой хэмжээгээр буурч эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт өөрийгөө дараагийн шатанд нь би яадаг гэсэн бэ гэхээр өөрийгөө урамшуулж эхэлдэг гэсэн. За ийш мундаг гоё ингээд байрлал аваад стресс бууруулчлаа. Одоо хоёлоо өөрийгөө шагнаа. Өөрийгөө юугаар шагнах юм бэ гэхээр хоёлоо гарч алхахыг. Покер тоглоод гэсэн цаг хугацаагаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулъя. Арай өөр юм шин зүйл олж мэдээ гэдэг үл ер нь бол ийм зүйлүүд рүү ерөнхийдөө төвлөрөөд өөрийгөө байн горомшуулсаар байгаад би сөрөг дофаминыг эрэг дофамин болгож ерөнхийдөө өөрчилж чадсан туршлагатай байгаа гэдэг. За тэгээд буцаад хэдүүлээ тодорхойлтойгоо танилцъя. Тэгэхээр донтолт гэдэг маань л ерөөсөө хүний тарих сэтгэл зүй зан үйл нөлөөлдөг тий. Улмаар дааврын тэнцвэрийг алдагдуулна. Тэгэхээр ерөөсөө эрэгтэй хүн цаанаасаа байглаасаа тестостерон өндөртэй бол ер нь бол кортизол айгу багтаа байдаг. Мичний бүлгийн мичнүүдээр хийсэн судалгаан дээр ч гэсэн ерөнхийдөө 90 мичнүүд бол ер нь бол тестостерон өндөр кортизол бага бол ерөнхийдөө гэж гарч ирж байсан. Тэгэхээр эрчүүд бол ер нь бол яагаад донт юм бэ гэхээрээс ингээд дааврын тэнцвэртэй байдал алдагдаад ирэхээр л ер нь бол сэтгэл зүй болон бие махбод нь түүнээсээ хамааралтай болоод тэгэд ерөөсөө шийдвэр гаргах чадвараа алдаад тэгэл ингээд донтдог гэдэг үндсэн гол санааг өнөөдөр хамтдаа ярьлаа. Тэгээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Тэгээд мөрөгтэй тоглоом тоглодог хүмүүсийг хоёрхан зүйл хүлээж идэг тий. Эхнийх нь юу юм бэ гэхээр ерөөсөө тэг гэдэг үр дүн биш, хасах гэдэг үр дүн. Тэгээд мөрөгтэй тоглож байгаа хүн бол эхлээд өөрийгөө алддаг. За дараа нь гэр бүлээ алддаг. За тэгээд түүний дараа эд хөрөнгөө алддаг. За тэгээд дахиад сүнсэн бие алддаг, тэгээд махан бие алддаг. Тэгэхээр ерөөсөө мөрөгтэй тоглодог хүмүүсийг юу хүлээж байгаа юм бэ гэхээр нэг бол шоронд орох, нэг бол шоронд булагдах гэдэг хоёрхан сонголт хүлээж байгаа. Тэгээд донтолт гэдэг зүйлээс салах амархан та хичээгээд үзээрэй, та чадна тэ. Хэрвээ танд донтолттой холбоотой асуудал байх юм бол та миний Instagram руу DM бичиж болно. Би өөрийнхөө чадах хэмжээгээр зөвлөгөө өгөөд тэ таныг бас ингэ зөв чиглүүлэхэд туслах болно. За дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай.